За өнөөдөр бас иргэний зэрэг ногоо намын болж байхад бас хоёр хуваалцаад хуралдаад энэ дээр. За өнөөдөр иргэний зэрэг ногоо нам гүйцэтгэн байгуулагдсны 26 жилийн тохиож байгаа. За тэгээ энэ завшааныг ашиглаад бас иргэний зэрэг ногоо намын нийт гишүүд дэмжигчдтэй хаан баярын мэндийг хүргье. За өнөөдөр нэг талдаа одоо намын одоо байгаа удирдлагын зүгээс гэдэг юм уу баярын урал хийж байгаа. Бид бол өнөөдөр нийт гишүүдийн оролцсон онцгой хурлыг зарлаа уралдуулж байгаа. За онцгой хурлыг зарлаа уралдуулах болсон шалтгаан маань ерөөсөө нэг л үндсэг бол шалтгаан байна. Энэ нь манай намын дүрм одоо дээд шүүхэд бүртгүүлж чадлагүй 4 удаа буцлаа. 4 удаа буцчихлаа. За бид нар улс төрийн намын тухай хууль бол батлагдаад 2024 оны 1 сарын 1-ээс эхлээд мөрдөгдөж явах байсан. За энэ хугацааг хойшлуулад 2026 оны 1 сарын 1 болгосон. За бүтэн 2 жилийн хугацаанд иргэний зэрэг ногоо нам дүрмээ батлуулж чадлагүй 4 удаа буцаалагчлаа. За энэ одоо сүүлдээ бүр би санаатай санаагүй одоо санаатай үйлдэл ч юм уу гэж хардахад хүрэж байна. За дээд шүүхийн тогтоолууд дээр бол одоо мэдээж хуулийн залтуудаа энэ залтуудыг зөрчигдөж байгаа учраас бүртгэхээс татгалзаж байна гэд одоо тодорхой бичээд өгöd байгаа. За 3 дахь удаагийн тогтоол дээр бүр одоо та нар энэ алдаагаа яагаад зарч ирэхгүй байгаа юм бэ гэдгийг хүртэл бичиж ирүүлсэн байна. Гэтэл яг хэвээр нь буцааж явуулаад ингээд намын дүрм буцаад байна. За энэ ямар эрсдэл дагуулж байна гэхээр иргэний зэрэг ногоо нам гэдэг бол одоо дүрмээ одоо дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй улс төрийн намын тухай хуульд нийцүүлж чадахгүй бол одоо улс төрийн одоо үйл ажиллагаа явуулахаас төтгөлзүүлэх цаашлаад нам татан буугдах тийм ээ цаашдын сонгуулиудад оролцох боломжгүй болох ийм том эрсдэл үүсээд байгаа маа. За тэгээд анхан болон дунд чатны намуудын маань одоо шаардлагууд ирсэн байгаа. Та нар онцгой хурал уралдуулаач. Бидний үгийг сонсохгүй байна. Тийм ээ дүрмээ бид нар одоо хуульд нийцүүлээд явуулах ёстой гэсэн шаардлагууд ирсэн. За энэ шаардлагуудыг үндэслээд бид нар өнөөдөр одоо нийт гишүүдийг оролцуулсан. Тийм онцгой хурлыг зарлаа уралдуулж байна. Танаа намын бас санхүүжилт тодорхойгүй байна гэдэг байгаа шүү дээ тий. За санхүүжилтийн асуудал бол маш тодорхойгүй. За би 2023 оны 9 сараас 12 дугаар сараас эхлээд одоо 24 оны улсын хурлын сонгуулийг дуустал ерхий нарийн бичгээр гаргаж ирсэн. За тухайн хугацаанд бол нам одоо ийм их хэмжээний үр гэдэг юм уу тийм ээ хүнд өглөг байгаагүй. За тэрнээс хойш маш их хэмжээний үр тавьсан байна. Өглөг үүсгэсэн байна. Банкнаас зээл авч зарцуулсан байна. За энэ асуудлууд бол маш одоо ноцтой асуудлууд. Нам ямар шугамар яаж зээл авдгийг тийм ээ юу барьцаалдгийг тийм ээ одоо ямар зарчмаар тэгж зээл авч юунд зарцуулсан тодорхой биш. Одоо юунд зарцуулсан тодорхой биш болж байгаа. Гишүүдтэй ер нь танилцуулаагүй гэсэн үг. Байхгүй манай нам бол одоо дотоод арчлал гэдэг юм байхгүй болсон. Одоо би түрүү хэллээ. Анхан шат болон дунд шатны намын гишүүдийн үгийг сонсгоо байсан. Тайлан тавхаа болсон. Тийм ээ. Ийм л байдалтай болчиход байгаа. Одоо би иргэний зэрэг ногоо намаас сонгогдсон улсын хурлын гишүүн гэхэд надад ямар ч мэдээлэл байхгүй. Нам дотор болж байгаа үйл явдлын талаар ерөөсөө ямар ч мэдээлэл алга. За тэгээд улс төрийн зүйл одоо үндэсний хороо гэж одоо дээд одоо эрх барих байгууллагууд бий. За энэ маань одоо 2025 оны 7 дугаар сараас хойш нэг ч хуралдахгүй явсаар байгаад одоо сая л хуралдаж явах шиг байна. Тэгвэл хуралдахдаа одоо улс төрийн чиглэлээр гэдэг юм уу одоо бодлого намын бодлого тийм ээ үйл ажиллагааны чиглэлээр биш одоо намын шагналыг хүнд өгөхгүй гэсэн байдлаар хуралдаж байна. За нэг ноцтой асуудал ярив. Одоо бид нэр төрөөс 2025 онд одоо төрөөс олох санхүүжилтээр 455 сая төгрөг авсан байна. За энэний 50% нь бол яг улс төрийн намын тухай хууль зааснараа одоо бүр яг ийм зорилттой зарцуулагдах ёстой. Гэтэл энэ асуудал ерөөсөй байхгүй. Ямар ч одоо анхан шатанд хийгдсэн ажил байхгүй, сургалт сурталчилгаа байхгүй. Иргэдийн одоо сонгуулийн тухай мэдлэг чадварыг дээшлүүлэх тийм ээ. Ийм асуудлууд ерөөсөй нэг ч хийгдсэнгүй. Хоёрдугаар гэх юм бол одоо анхан шат руугаа хандаад тийм ээ одоо бид нар улс төрийн нам учраас анхан шат руугаа хандаад гишүүдэд нэмэгдүүлэх тийм ээ бодлогоо танилцуулах ийм ажлууд хийгдэж явах ёстой. Энэ ажлууд ерөөсөө энэ 2 жилийн хугацаанд хаягдчихлаа. Нэг ч хийгдсэнгүй. За тэгээд энэ бол маш их одоо ноцтой асуудал. Яг гэвэл төрөөс олгогдож байгаа санхүүжилт маань одоо бидний одоо татвар төлөгчдийн мөнгнөөс өгж байгаа тийм ээ. Ийм мөнгө тэгэхээр мэдээж төсвийн хөрөнгийг одоо буруу захиран зарцуулсан гэдэг юм уу
ийм хэлбэрээр бас цаашлаад одоо хэрэг үүсгэх юм уу тийм ээ. Ямар нэг асуудал үүсэх юм эрсдэлтэй болчихж байгаа. За бас нэг ноцтой асуудал гэх юм бол сая бид нар 2025 оны одоо жилийн эцсийн тайланг харлаа. За тэгэхээр тухайн тайланг явуулахдаа улс төрийн зөвлөл хуралдаад тайлангаа сонсоод энэ тайланг баталгаажуулаад явууллаа гэсэн байна. Гэтэл энд одоо энэ хурал зохион байгуулж байгаа намын тэргүүн дэд дарга тийм ээ дэд даргаас эхлүүлээд одоо миний бие ч гэсэн улс төрийн зөвлөлд байдаг. Улс төрийн зөвлөл хуралдаагүй. Тэгэхээр энэ тайлан хөргүүлэхдээ ч гэсэндээ одоо хуурамч хүчээр бүрдүүлж явуулсан байх. Ийм ноцтой үйлдэл яваад байна. Өнөөдөр энд 17 аймагаас төлөөлөгчид ирээд те нэлээд олон хүн оролцож яг энэ үед иргэний зориг ногоон намын одоо чагсаалтаар гарсан улсын хурлын зарим гишүүд яг тийм. За тэр хувийн нийл асуудал байх. Тэрэн дээр бол тайлбарлах юм байна. Холбоо ирж үзсэн. Холбоо ирж үзсэн бол нэрнэ гэжсэн дээр ирсэнгүй.